Байцаано ногоон ирээдүйн хотын хөгжил нэвтрүүлэг маань цоо шинэхэн дугаар үзэгч та бүхэнд хүргэж бэлэн болсон байна. Тэгэхээр эхний нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ СМ зохион байгуулагч холбоотойгоор хотоос ямар ажил хийж байгаа талаарх мэдээллийг багцлан хүргэхээр бэлтгэсэн байгаа. Та бүхэн бидэнтэй хамт байж шин сонирхолтой мэдээллийг хүлээн аваарай. За ингээд ногоон ирээдүйн хотын хөгжил нэвтрүүлэг маань эхэлж байна. Ирээдүйн ногоон байг ногоон ирээдүйн төлөө хамтдаа. Нэвтрүүлгийн эхэнд үзэгч та бүхэндээ СМ-ийн талаарх ерөнхий мэдээллийг хүргэе. СМ нь Ази Европын орнуудын эрхтгч харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх хамтын ажиллагаа бөгөөд 2 жил тутам дээд хэмжээний чуулга уулзалтаа зохион байгуулдаг уламжлалтай. 1996 онд 26 гишүүнтэй үйл ажиллагаа эхлүүлж байсан Ази Европын яриа хэлэлцээний чуулганы өдгөө 51 орон 2 олон улсын байгууллагыг игнэндээ нэгтгэж өргөтгчээ. Бүгд найрамдах Хятад ард улсын нийслэл Бээжин хотно 2008 онд чуулсан 7 дахь удаагийн чуулга уулзалтаар Монгол улс СМ-ийн гишүүнээр элссэн түүхтэй. СМ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, улс орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хамгаалал, даяар аршлын үр нөлөө, терроризмдэд тэмцэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулан ажилладаг. Гишүүн орнууд дангаараа буюу хамтран тодорхой чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх нь СМ үйл ажиллагааны гол хэлбэр юм. Одоогийн байдлаар улс төрийн салбарт 14, эдийн засгийн салбарт 51, нийгэм соёлын салбарт 41 төсөл хэрэгжиж байна. СМ-ийн чуулга уулзалтанд албан бус нээлттэй хилцүүлэг өрнөж, талууд байр сууриа чөлөөтэй илэрхийлэн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудаа хэлэлцдэг уламжлалтай. Энэ нь санал зөрүүтэй асуудлаар харилцан зөвшөөрөх боломж олгож, улс орнуудын байр суурийг ойртуулж, туршлага, мэдлэг, арга барилаа солилцох боломжийг олгодог байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод маань энэ жил СМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээ 2 жил тутамд болдог бөгөөд СМ-ийн үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлдог байна. Ази Европын орнуудын дээд хэмжээний 11-р уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийслэл хотын маань 13 гудамжинд тогтчлтын ажил эхэлсэн байна. Бид энэ удаагийн дугаараараа Гиндингийн гудамж болон Жамин гүний гудамж, мөн Олимпийн гудамжинд хийгдэж буй тогтчлтын ажлыг онцлон хүргэж байна. Монгол улсад СМ-ийн том чуулга уулзалт болох ч л да. Энэ маань зөвхөн 1-2 өдөр болчих биш. Чинь 10-аад том хурал чуулга уулзалт бол энэ 4 сарын 21-ээс ахгуулаад 7 сарын 15-ны хүртэлх хугацаанд бол үргэлжлэх юм байна. Энэ маань ямар ач холбогдолтой вэ гэхээр энэ хугацаанд манай Монгол улс тэр дундаа Улаанбаатар хот бол дэлхийн анхаарлын төвд байна гэсэн. Тэгэхээр бид нэр энэ дундаа бол 13 гудамжаараа онцолж авч үзэж байгаа юм. Энэ 13 гудамжинд манай гудам төслийн нийслэлийн ерөнхий дэлгөөний архитектурууд маань яг одоо иж бүрэн тогтчлтын зураг гаргаж байгаа. За дээрээс нь манай Улаанбаатар нэгтгэл бусад одоо хувийн хвшлийнхэн маань энэ яг зургийн дугуй бол тогтчулж ажиллаж өгч байгаа, ажлыг гүйцэтгэж байгаа. А мөн хувийн хвшлийнхэн маань хамтарч гэж байгаа. За хувийн хвшлийнхэн яаж хамтарч байна гэхээр одоо зарим газар нь одоо хаашаа янзлах мөн нийтийн эзэмшлийн гудам зам талбай руу одоо зарим барилгын хашаанууд чинь төрөөд орсон биш үү. Тэгэх юм бол тэрийг татуулах гээд ингээд энэ нэг одоо тогтчлтын ажлын цаана маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр, төр хувийн хвшлийн гэсэн хүч хөдөлмөр орж байгаа маа. Энэ бүгдийн дүнд л энэ гудамж маань яг гудамж шиг гудамж болж засагдаж гарч ирж байгаа. Гэхдээ энэ дээр л би нэг зүйлийг бас онцолж хэлмээр байгаа юм л да. Зөвхөн одоо хувийн хвшлийнхэн одоо итх санаачлага муутай байна ч гэдэг юм уу, ухамсар муутай байна гэд хүмүүс л тэгж хөмжлөх гээд байдаг. Гэхдээ яг одоо энэ ажлыг хийгээд яг одоо бид нар улсынхаа төлөө явж байгаа юм шүү гэд энэ хувийн хвшлийнхэнтэй ороод уулзаад ярилцаад явж байхад бол татгалзаж байгаа хүн ерөөсөө аль нь ч байхгүй байгаа. За энэ дээр бол би онцлоод хэлэхэд бол гэрэл хөслийн ордны хүн байж байна. Улаанбаатар банк байж байна. За мөн говь Кашмирийнхэн байж байна. Цагаан шонгорынхэн байж байна гэдэг. За мөн одоо энэ иргэн ил чимгээч гэдэг юм ингээд зөндөө хүмүүстэй уулзаад ирж байгаа бол бүгдээрээ л эн чинь нэрэл одоо улсын нүүр царай юм чинь би бас чадах чинь нэгээр одоо хамтарнаа л гэдэг ингээд дэмжиж ажиллаж байгаа. Энэ нь бол бас үнэхээр энэ хүмүүс талархах хэвээр.
хэрвээ одоо энэ нэгэн ч гэсэн одоо ингээл боломжгүй чадахгүй гэл ингээл гэдийгэл суувал энэ бүтэн гудамжны тогтчлтын ажлын үнц нь бол өстой тэр чинээгээрээ буурах гэдэг ихтгэхгүй байна. Бас иргэд маань ч гэсэн сэтгэл гаргаж байгаад бол тэгэхээр талархаж байна. Тэгээ энэ Гиндин Жамингүний гудамж, Олимпийн гудамжууд бол одоо бусдаас арай түрүүнд тогтчлтын ажлууд нь эхэлсэн. 3 сарын 1 гэж эхэлсэн. Одоо үндсэндээ дуусчихна. Өнөөдөр 4 сарын 20 хэдэн гээд явахад чинь үндсэндээ дуусчихна. Яагаад вэ гэхээр энэ 3 гудам бол хамгийн түрүүнд зочид төлөөлөгчд одоо байрлах зочид буудал нь байж байгаа. Мөн засгийн газрын ордонтой ойрхон байж байгаа. Тэгэхээр энэ 3 гудамны тогтчлтыг эхэлж анхаараач гэдэг үүрэг чиглэлийг бол ерөнхий сайдаас өгсөн. За энэний дагуу бид нар 3 сарын 1-ээс ажиллаа явуулаад одоо үндсэндээ дуусах шатанда явж байна да. Нийслэлийн иргэн үеийн хувьд АСЕМ-ыг нийслэлдээ зохион байгуулж байгаа яг ач холбогдлыг та юу гэж харж байна вэ? Ер нь бид нар бол дэлхий гэдэг нэг л том гэр дотор амьдарч байгаа шүү дээ. Хэдий одоо улс гээд жижиг болж байгаа бол ерөөсөө нэг том гэр бол дэлхий л гэсэн гэр. Ерөөсөө манай дэлхий. Энэ том гэр дотор одоо байгаа олон хүүхдүүдийн нэг нь бол манай Монгол улс л гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ Монгол улс маань дэлхийд яаж үнэлэгдэх вэ гэдэг маань энэ АСЕМ-ийн уулзалтаар харагдана. Хогтоогоо, навчтойгоо тийм ээ хашаа мөрөө сариу байх юм бол бид тэр чинээгээр л биднийг үзэх үнэлэмж одоо юу гэдгийг одоо янз бүрийн зэрэглэл маань буурна. Тэгэхээр хүн чинь бас нэг хүн шиг байх хэвээр. Гадны зочдуудыг авах гэсэн цагаан сараар бид нэр гэрээ яаж өөдөн татдаг вэ? Энэ бол Монгол хүний л зан шүү дээ. Монгол заншил. Тэр чинээгээр бид тэр хүмүүст үнэлэгдэж бид нарыг бас тэр хүмүүс бид нарыг тэр зэндаанд хүлээж авч уулздаг болно. Хүмүүс ус яриад байл да АСЕАН болонгууд бид нэр өнгө зөмжөө зөвхөн засаад байна. Урдан засдаг байсан юм шиг. Ер нь бол бид нар энийг хотыг бол засдаг. За ялангуяа бол хот тогтчлтын бодлого дотор бол ер нь гудамжийг цогцоор нь тогтчулдаг ийм бодлого бол сүүлийн үеэс хүчтэй тавигдж эхэлж байгаа. Ер нь сүүлийн 3 жилд бол хотын тогтчлт бол өнгө үзэмж ус сэргэж байна гэдэг дүгнэлтийг бол ард иргэд өгöd байгаа шүү дээ. Хот ногоон болж эхэлж байна. Зүлгээд харж чаддаг болж байна. Цэцэгтэй болж байна. За одоо сандал хогийн савгүй байсан бол хогийн савтай болж байна. Иргэд гудамжинд юу юугаа хогоо хаяад байдаг байсан бол хогоо хаяхаа болж байна. Эн чинь бол нэг талдаа гудамжны өнгө үзэм дээшлэхээс гадна манай иргэдийн ухамсар бие биендээ тавих шаардлага дэвшилж байна гэсэн үг. Дээрээс нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын эрч хүч, хурд чанар бол сайжирж байна гэсэн. Ингээд олон юмны нэгдэл энэ одоо бодит байдал дээр буухаараа л ажил хийгдэж байгаа юм шиг харагдаж байна. АСЕМ-ийг угтан гудамж талбайг тохижуулах ажил эд дундаа яваа бөгөөд гудамж төслийн баг хамт олон Жамингүнгийн гудамжны тогтчлтын ажлыг зохион байгуулж байгаа юм байна. Тус гудамжинд хийгдэж буй тогтчлтын ажил хэд хэдэн талаараа онцлогтой. Ингээд гудамж төслийн инженерийн яриаг хүргэе. Манай гудамжлалын архитектурууд, хот төлөвлөлтийн инженерүүд бол бүгдээрээ бид нар энэ улаан өнгийг яагаад заавал ингэ сонгосон бэ гэдэг дээр маш их судалгаа хийж энэ ховдын сэрүүн орны нийслэл хотууд нь ямар шүү гэдэг энэ талаар нэлээд их судалгаа хийж энэ улаан хөрөн өнгийг гаргаж ирсэн. Энэ маань өөрөө бол ерөнхийдөө их тайвшруулагч дулаан өнгө байхгүй юу? Хүүдэн сэрүүн Эрсдэс байгальтай цагуурын юутай тийм орнууд бол гоцоо дандаа ийм улаан өнгийг тайвшруулах тийм дулаан үеүүдийг өгөх тийм утгаараа ийм улаан хөрөн өнгөөр яасан юм аа. Энэ бид нар бол одоо хуучин бол энэ чинь дандаа саарл байсан зарим нэг боломж хэсгийг солиод улаан юутайгаа солиод боломжгүй зарим нэг хэсгийг ингээд улаан өнгөөр зориуд бод тодруулж байгаа юм. Энэ нь болохоор бидний нөгөө нэг гол юу контраст гаргах бас саарл улааны контраст гэж айгүй гоё зохимжтой харагдаг. Тодруулж өгдөг энэ явган зам маань энэ нэг шиг тодруулж өгөхөд зориулдаг ийм олон талын ажил бүгдлээр ингэж хийсэн юм. Ерөнхийдөө энэ гудамжны тогтчлтын дээр та юуг илүү таас анхаарч авч үзсэн бэ? Бидний тогтчлтын юм дээр хамгийн гол нь байгаль орчин ногоон дэлхийн ногоон юу маань цэвэр дулаан уур амьсгалтай байх талаас нь зориуд моднуудыг маш ихээр нэмж суулгуулахаар төлөвлөсөн. Дээрээс нь бид нэр дугуйн зам төлөвлөж өгж байгаа зарим нэг хэсгүүд дээр боломжтой хэсгүүд дээр шүү дээ. Дугуйн замаа бид нэр бас л нөгөө нэг байгалаа бас явахын тулд ногоон өнгөөр бас бид нэр тодруулж өгсөн байгаа. Ногоон өнгө маань манай энэ юун дээр чинь зам дээр чинь ногоон өнгөөр дугуйн зам гарч ирэх хэвээр. Тэгээд зарим нэг бидний зургууд дээр бүгдэн дээр нь ингээд энэ талаар бүгдийг тусгаад гаргацсан байгаа. Тийм учраас бид нар энэ хогтоо бас эко бас нэг дулаан талаас нь ногоон байгууламжтай талаас нь илүү төлхөө харсан байна. Жамингүнгийн гудамжинд дах явган хүний замын хавтан гисэлэх ажил хэд хэдэн талаараа онцлог юм. Хамгийн хүйтэн нийслэлгээгддэг манай хотын цагуурт зохицох голланд хавтангаар явган хүний замыг тавьж байгаа бөгөөд тусгайлан зүсэлт хийх замаар
нүх сөвгүй, чигт гадаргуутай явган хүний замыг бүтээж байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Галланд хавтангаар тавьж байгаа явган хүний зам нийслэлийн иргэдэд ая тухайг мэдрүүлэхээс гадна өвлийн цагт халтиргаа гулгаанаас ангид байлгах юм. АСМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжийг тогтжуулах ажил эхлээд өдгөө эд дундаа явж байна. Тогтчлтын ажлыг хариуцж буй баг хамт олон Монгол орны эрсдэс уур амьсгал, нийслэл хотынхон онцлогт нийцүүлэн тогтчлт болон ногоон байгууламжийг сэргээх, мод бут нэмж тарих ажлыг зохион байгуулж байна. Ногоон иргэдэд зориулсан теко шоу нэвтрүүлгийн үзэгч та бүхэн үргэлжлэн хүрсээр байна. Ингээд та бүхэн нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газрын хилцээний дарга Болдоотартай таныг уулзуулж байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна. Ер нь бол АСМ гэдэг энэ том зүйл одоо хийж хэрэгжүүлэхэд бас маш олон зүйлүүдийг бас сольж одоо байгаль орчин дээр чир ногоон байгууламж дээр чирсэн анхаарах шаардлагатай шүү дээ. Тэгээд яг энэ дээр уялдуулан бас ямар үйл ажиллагаануудыг одоо хийж хэрэгжүүлж байна вэ? За ер нь АСМ-ийн чуулгантай холбогдуулаад бид хотынхоо төвийн гудамжуудын өнгө үзэмжийг сайжруулах. За тогтчлтын бол ногоон байгууламжийн бүх ажлуудаа бол ямар ч хэлсэн өдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг шиг одоо нийлжин сайхан болгоё гэж ажиллаж байгаа. За тэрэн дотор бол манай байгууллага бол төвийн 6 гудамжны ногоон байгууламжийн асуудлуудыг бол хариуцж байгаа. Эндээ бол бид одоо энэ Жамин гүний гудамж, Гиндингийн гудамж, за Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамж, Зайсангийн гудамж, Чингис өргөнжлөө гэсэн энэ гудамжууд дээр ихний ээлжинд анхаарья гэж ажиллаж байгаа юм байна. За ямар шоу ажлууд хийж байна гэхээр ерөнхийдөө энд бол биднес шинээр бол 1500-аад мод бол тарьж суулгахаар бол төлөвлөд бол ажиллаа бол энэ талаас илүүг нь хийцэн явж байна. Энэ дээр ямар бодлого ерөнхийдөө баримталж ийн гэхээр зэрэг хотын төвд болохоор өнгө үзэм сайтай, цэцгэлтэйг, за мөнх ногоо мод дээр бол чимья. Тэрэн дотор одоо жишээ нь биднээс энэ зогсож байгаа энэ талбай дээр ихэд бид нар доор нь одоо ямар нэгэн суулгаад газар ухаж суулгах боломжгүй газруудаа болоо сайхан модонд ийм зориултын сав өнгө үзэм сайтай тийм савыг бол биднээс бодомж төсөлтөөр ярилцж байгаа ямар шуухан хэлбэртэй ямар өнгөтэй үйл зүгээр юм гэснээр ярилцаж тохиролцсон байдаг. Ийм савнд бас тариад энэ талбай дээр ихэд хусан төгөл бий болгоё. За ийшээ ихэд одоо зэрлэг савнаагаар бол тийм савнд л тарьсан тийм газруудаа хийя гэж бол төлөвлөж байгаа. Хэрвээ газар суулгад тарьж байгаа модон дээр ихэд бол биднээс мод үржүүлгийн газраасаа боломжит нэгдүгээр зэргийн суулгац гэж ярьдаг том хэмжээний тийм том оврын модтой тарья. Энэ мэн бол шууд бол тухайн гудамжаа чимэглээ явах тийм төвшөнд нь бол чимэглэж одоо ногоон байгууламжаа бий болгоё гэж тэгж бодлого баримталж ажиллаж байгаа юм. Модыг одоо суулгачч болдог. За ямар нэгэн бортгонд чимэнгөө ургуулж болдог гэдэг. Үүний дараа нэг чухал зүйлүүдийг арчилгаа тордлогоо одоо яаж хийх гэж байна? Яахын аргагүй биднес бол одоо энэ арчилгаан дээр л анхаарах хэрэгтэй. Зүгээр нэг тариад өргөдөг биш одоо ургуулах хэрэгтэй. За энэ дээр одоо биднес энэ гүйцэтгэж байгаа байгууллагууд мэн бол энэ жил амар хүртэл бол ургуулаа. Дараа жил бас энийхээ ургалтыг бол хариуцаад ажиллах юм байгаа. Тийм болохоор бол энэ модтой 100% ургуулнаа гэж бол тэр байгууллагууд мэрэгжлийн байгууллагуудтай гэрээ хийцэн ажиллаж байгаа. Үүний дараа бол одоо дүүргийн өмчөд шилжүүлээд Улаанбаатар нэгтгэл цаашд мөн одоо тэр энэ байгууллагууд хийжсэн аргачлал зөвлөмжийн дагуу тэр бордоо тэр услахааныхын схемийг ашиглаад цаашд бол аваа явах юм байна. Нийслэлийн 13 гудамжийг тогтжуулах ажилд хувийн хвшлийн байгууллагууд ч гар бие оролцож байгаа юм. Энэ нь нийгмийн хариуцлага ухамсарлаж буй нэгэн илэрлэл бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллага аж ахуйн нэгжүүдэд уриалга хүргүүлээд байна. АСМ-ийн чуулгантай болохтой холбогдуулан Монгол улсад бас шинжилүүд маш их хийгдэж байгаа. Дан гац нийслэлээс одоо гадаа талбайгаа цэвэрлэх, янзлахыг асуудлуудыг бас хариуцдаггүй. Үүнд маань бас манай хувийн хвшлийн байгууллагын манаас төлхөө бас оролцож дэмжлэгээ үзүүлж байгаа. Үүний нэг жишээ болсон Говь Mongolian Kashmir компани одоо дэлгүүрийн эрхлэгч инх дэлхийдээ уулзаад байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Телевиз үзэж байгаас үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За ер нь үүнтэй холбогдуулан АСМ-ийн чуулгантай холбогдуулан одоо танаа гадаа талбай нэгэ хийсгийг бас нийслэлээс бас янзлаад өгсөн байх шүү дээ. Тэгээд үүнтэй холбогдуулан танах ямар дэмжлэг бас үзүүлж байна вэ? За уулзалттай холбоотойгоор нийслэлээс тогтчлтын ажлууд хийгдэж байна. За Говь хувьцаат компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бас дэмжин хамтран ажиллаж байна. За манай байгууллагын зүгээс бол одоо гаднах талбайгаа тогтчуулах, за зөвлөгжүүлэлт хийх, за тэгээ бас мөнгө төрхөө сайжруулах, засах одоо ажлуудыг шат дараалттай төлөвлөгөөтэй хийж байна. За АСМ-ийн чуулган болохтой холбогдуулан бас өнгө үзэмжээ гадна талбайд одоо шаардлага тавьж штэ зарим газруудаас. Тэгээд заримнаас арай өөр өнцгөр хүлээж авсан. Танай компани ер нь ямар өнцгөөс нь хүлээж авсан бэ? За манай байгууллага бол их сайхнаар хүлээж авч байна.
одоо яг хотын төвд оршиж байгаа үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд манай байгууллагаас өнгө төргөө сайжруулахад одоо ингээд туслалцаа үзүүлжтэй байгаад үнэхээр баяртай байна. Мэдээж нийслэлийн яг энэ үйл ажиллагаагаар бас залимдуулан бид нар бас Монгол улсынхаа төр төрхийг сайжруулж авах нь бас нэг осны бас нэг ашигтай юмаа л гэж үзэж байна. За тэгэхээр АСЕАН-тай холбогдуулаад бас хувийн аж ахуйн нэгжүүдийн нийслэлийн захирчийн ажлын албаны саналыг дэмжиж одоо юу гэдэг юм гоё цэцэрлэгчил тогтчлолтой ажил хийж байгаа юм. Тэгэхээр танаа байгууллагын зүгээс энэ ажлыг яаж анхаарч байгаа вэ? АСЕАН-тай холбогдуулаад ер нь бол рестораны зүгээс ресторанд юу ирсэн л дээ. Албан бичиг Сүхбаатар дүүргээс тэгээд нийслэлийн захирагчийн албанаас албан бичиг ирж орчноо хүрээлэнгүй орчноо тогтчуулах цэвэрлэх ажиллагаа нь албан бичиг. Тэрэнд бид нар ерөнхийдөө ресторан болон Royal Broadcast компанийнхаа зүгээс хамт олон ерөнхийдөө хичээж ажилласан. Гаднах ерөнхийдөө өнгө төрхөө сольж байгаа. Тэгээд явган үний замыг нийслэлээс засж байгаа. Энтэй холбогдуулаад бид нар бас хувь зүгтээ юу гэдэг хувийн зүгээс ерөнхийдөө тодорхой хэмжээний тогтчлолт хийсэн эс ер нь орчноо цэвэрлэхтэй. Заавал нэг юуныхан түүхийн ажилчид маань цэвэрлэхгүйгээр бас өөртөө хажуугаар хамт орол цэвэрж урдах модоо усалдаг ч юм уу тиймэрхүү нэг жижигхэн гар бие ажилд оролцоод рестораныхаа тогтчлолтын тал дээр бол анхаарч ажиллаж байгаа ер нь бол. Нийслэл хотынхон өнгийг засах, хөгжүүлэх ажилд хувийн хвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд идэвх санаачилтаа оролцож байгаа талаар мэдээллийг бид хүргэлээ. Гиндингийн гудамжинд гэхэд гэрлэх ёслолын ордон болон Монголын хүүхдийн ордон зэрэг нийт 25 аж ахуйн нэгж өөрсдийн хөрөнгөөр гадна тогтчлолтоо хийсэн байна. Ингэснээр гудамж талбай өнгө төрхөө засч, цэвэр цэмцгэр, зохион байгуулалттай, таатай орчинд хүүхдүүд тоглож, ах модууд нарлах боломжтой болоод байна. Аз Европын орнуудын дээд хэмжээний 11-р уулзалтын бэлтгэлийг ханх ажлын хүрээнд мөн зам руу хид шахаж баригдсан хашааг татуулах, хэрэгцээгүй хашаа хайсыг буулгах, гэрэлтүүлгийг сайжруулах, явган хүний замыг засах, өргөтгөх, рекламны самбаруудыг стандартад нийцүүлэн өөрчлөх зэрэг олон ажил явагдаж байгаа юм. Гиндингийн гудамж дагуу шинээр мод суулгах, тарих ажил эхэлсэн бөгөөд ингэхдээ тусгайлан ургуулсан варта моддыг ашиглажээ. Тус гудамжийг тогтчлуулах ажилд 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага гар бие оролцож байна. За манай нэвтрүүлэг мөн үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрсээрэн тэгээд бас энгийн иргэдийн бас яриаг сонсох зүйтэй болов гэж бас дотроо бодлоо. Тэгээд танд ер нь энэ гудмын ер нь тогтчлт хэр таалагдчих байна вэ? Тэгээд урд нь ер нь ийм байсан талаар та мэддэг үү? Энэ тогтчлт нь бол аюух таалагдчих байна. Урд нь болохоор ингээд энэ заавал ингээд газраас хөндлөлөд ухцсан тэгээд нэг өнгө үзэмжийн хувьд ч гэсэн жоохон тааруу тийм тогтчлттой байсан. Одоо харин юм цэвэрхэн одоо модон торхонд хийцэн тий. Хүн ингээд алхаа явж байхад бас эргэн тойронд нэм сайхан орчин бүрдэж байгаа. Улаанбаатар хотын иргэдэд бол бас нэг сайхан амьдрах орчин бүрдэж байна л гэж бодож байна. Жилээс жил манай Улаанбаатар хот маань өнгө нэмж байна шүү дээ. Тэгээ үүн дээр бас эргэн үний талаас бас ямар одоо зөвлөгөөг өгвөл тэр зүйл дээр анхаарчвал энэ зүйл дээр анхаарч гэсэн нэг бодол байдаг шүү дээ. Гэхдээ ер нь зарим нэг хүмүүс нь ингээд хотоо тогтчлуулах гал бас төсөл мөсөл хэрэгжүүлээд байдаг. Гэтэл хувь хүний бас ухамсарын асуудал байгаа байхгүй юу? Тэр тогтчлуулсан ямиг хулгай хийх ч юм уу тий эсвэл ингээд бохирдуулах ч юм уу. Ер нь хүмүүсийн ухамсарын асуудлыг бас жоохон дээшлүүлвэл зарим нэг хүмүүс нь бас төслөө хэрэгжүүлээ явж байл чинь байгаагаар л байна шүү дээ. Байгаагийн нэвдлэггүйгээр дахиад тэнд нь ядаж нэмэр болохгүй мэхэд байгааг нэвдлэггүйгээр л сайхан ашиглаа сурч хэрэгтэй л ахгүй Улаанбаатар хотод иргэд. За ер нь таны хувьд энэ юуг харж иж илүү бас ногоон байгууламжийг хийсэн байна да, бүтээсэн байна да гэдгийг бас анзаардаг бай. Сүүлийн үед бол иргэд угаасаа анзаарсан баг л та. Тийм нөгөө замын хажуудлын нөгөө юу штэ хашлахны цэцэг Улаанбаатар хотын одоо ялангуяа төвийн бүсээр тий энэ цэцэгжүүлэлт бол үнэхээр сайхан санагддаг. Тийм энийг үргэлжлүүлээсэ гэж хүсдэг. Өнгөрсөн жил бол нэг тийм урд жилүүдийн нэг бодвол арай л жоохон дутмаг хийсэн юм да гэсэн сэтгэл төрж исэн л доо. Гэхдээ энэ цэцэгжүүлэлтийн ажлаа үргэлжлүүлээсэ бас олон хүнийг ажлын мэрээр хангана гэж бас боддог. За баярлалаа таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Ер нь АСЕАН-ийн энэ чуулган болохтой холбогдуулаад манай улсад маш олон өөрчлөлт, шинжилэлтүүдийг бас манай нийслэлээс бас хийж хэрэгжүүлж байна л да. Тэгээд жишээ нь бол зарим нэгэн байгууллагад шаардлага тавьснаар 2-3 метрээр өөрсдийнхөө эзэмшлийн талбайгаас бас чөлөөлж гэж байна гэдэг. Энэ бол зөвхөн АСЕАН-ийн бэлтгэл ажилд зориулагдсан маш
том бас бүтээлч ажлуудыг эхлэнэ гэж би бас бодож байна л да. Тэр хотбооноос улам бүр сайхан өнгөжин чавхаач чинь ногоон байгууламж нь нэмэгдэж чинь энэ л бидний хувьд бас юу гэдэг те сайхан орчинд амьдрах юм боломж бололцоог олгож байгаа. Тэгэхээр АСАМ-ийн үеэр за АСАМ-ийн дараа ч гэсэндээ хотмоос улам сайхан болосоо гэсэн бодол хотын унган иргэн болгоноос байгаа байх л та. За ингээд ногоон ирээдүй нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Ирээдүй ногоон байг. Ногоон ирээдүйн төлөө хамтдаа. Бидний онцлог дараагийн ажил бол Олимпийн гудамжинд хийгдэж буй тогтчлт засварын ажил юм. Тус гудамжинд баригдаж буй барилгууд зам руу хийж шахаж хашаа хашилгаа босгосны улмаас ягун хүний зам эзлэгдэж иргэд автозамаар зорчход хүрээд байсан юм. АСАМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд энэ байдлыг эцэс болгож Олимпийн гудамж дагуу үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад шаардлага хүргүүлсэн байна. Ингэснээр нийтийн эзэмшлийн зам талбай чөлөөлөгдөж эхлээд байна. Өдгөө автозам руу төрж хашаа барьсан компаниуд ягун хүний замыг чөлөөж хашаага татж байна. За АСАМ-ийн чуулган болохтой холбогдуулан 13 гудамжийг бас тогтчлолтоор шинээр бас үйл ажиллагаануудыг бас хийж байгаа шүү дээ. Жишээ нь одоо яг энэ Олимпийн гудам дээр ямар шинэ үйл ажиллагаа явуулж байна вэ? За энэ Олимпийн гудамжны тогтчлолтын ажлыг бол 4 сараас бол одоо яг эхлээд байна. Одоо ерөнхий Улаанбаатар хотын ерөнхий менежерээр байгуулагдсан ажлын хэсгүүд гэж байгаа. Шуурхай удирдлагын штаб гэж байгуулагдсан. Штаб болгон ажлын хэсэгт ажлын хэсэг нь мэргэжлийн хаалт ерөнхий төлөвлөгөө гэсэн ерөнхийдөө төрийн захиргааны холбоотойгоос ирсэн гишүүд бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Энэ дээр ямар арга хэмжээ авах гэдэг нь гэхээр ерөнхийдөө бол энэ буруу зүрх төлөвлөсөн энэ иргэд орчин суугчдын нөгөө 5 дух эрхтэн ноцтой зөрчил үүссэн одоо энэ орц гарцыг чөлөөлөх асуудлыг л ерөнхийдөө зохион байгуулалтын арга хэмжээгээр сайжруулж шийдэж энэ арга хэмжээг авъя гэдэг үднэс энэ дээр ажиллаж байгаа маа. Энэ дээр бол ер нь нийт эзэмшлийн зам талбайг одоо зөвшөөрлгүйгээр хашсан одоо энэ барилгын компаниуд ерөнхийдөө байгаа даа. Энэ компаниуд бол өөрийнхөө үүрэг хариуцлага ухамсарлаад ерөнхийдөө энэ гудамжны зураг төслөө уялдуулаад энэ өөрийнхөө хувийн хөрөнгөөрөө татаж шинэ хойшлуулах ажлыг бол эхнээсээ хийгээд эхэлсэн байна. Одоо хамгийн эхлээд бол энэ Барбашоо гэдэг энэ компани үйл ажиллагаагаа эхэлсэн явж байна. Одоо ийшээ Эрэл гэдэг ингээд 6-7 аж ахуйн нэгжүүд бүгд хамтран ажиллах хүсэлтэй бол ерөнхийдөө мэдэгдсэн байгаа. Ер нь бол энэ хашаага бас татчихсан шүү дээ. Хэдэн метрээр дунджаар татчих байгаа болоо. За ер нь бол гашсан өөрийн кадастрын зураг гэж байгаа. Ер нь бол яг тухайн аж ахуйн нэгжийн эзэмшилд бол ерөөсөө алдааг байгаа. Өөрийнх нь илүү татсан ямар хөө хэмжээтэй байна. Одоо жишээ нь энэ компани чинь 5-6 метр татж байгаа. Энэ нь бол одоо бид нар энэ гудамдаа дугуйн зам хийх шаардлагатай. Ялангуяа энэ хөгжлөн бэрхшээлтэй иргэдийн одоо нэг чөлөөтэй явах нөхцөл болцоог нь хангаж өгөх шаардлага байна. Энийг л одоо бий болгохын тулд зүгээр бага хэмжээний зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа. Тэрнээс одоо нэмэлтээр бол хөрөнгө оруулалт бол амар хийгээд ингээд үйж байгаа юм бол байхгүй. Дугуйн зам одоо жишээ нь баруун талтаа хийсэн дугуйн зам хийх гэж байгаа. Ингээд хуусан автангаа энэ талтаа хийгээд хийж явах шинээр зөөж авчирч хийгээд эднэрийг сайжруулж анслаад бүхэн боломжтой энэ төр засгийн зүгээс авчих боломжтой арга хэмжээнүүдэд л авч байгаа. Энэ бол хөрөнгө оруулалтаар бол нэмээд бүр хийхээ мөнгө төгрөөр хийж байгаа бүр их асуудал бол байхгүй. Яг одоо бидний зогсож байгаа энэ талбай дээр одоо жишээ юу нэмэгдэх вэ? За дугуйн зам нэмэгдэх юм байна. Стандартын дугуйн зам нэмэгдэн. За бас мөн хэдэн метрээр бас өргөсөж байна. За ер нь бол нэг 6 метр орчим өргөн зам болж байгаа нийтийгээрээ. Дугуйн зам бол 1.5 метр өргөнтэй. Хамгийн гол юм нь одоо хараагүй хүний хөтөж ах замыг л яг стандартын модноос гэрэлтүүлгээс зайлуулж хийж байгаа. Зарим шаардлагатай газруудад бид нар бол одоо энэ гэрлийн шонгуудын зөөх иймэрхүү арга хэмжээ хүртэл авч байна. За баярлалаа, таны ажил амжилтсан. Ийхүү улсын маань нийслэл Улаанбаатар хот өнгө төрхөө засч нийслэлчүүд бид илүү тав тухтай, илүү аюулгүй орчинд аж төрж амьдрах боломжтой болж байна. Ази Европын дээд хэмжээний чуулга уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд Улаанбаатар хотын маань 13 гудамж зам талбайд тогтчлтын ажил хийгцээр байгаа. Бид дараагийн дугааруудаараа АСАМ-ийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаарх мэдээллүүдийг илүү дэлгэрэнгүй хүргэх болно. Цэвэрхэн хотын цэмцгэрхэн иргэн та бүхэндээ ногоон ирээдүй хотын хөгжил нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар ийхүү хүрээд өндөрлж байна. Бидэнтэй хамт байсан анхаарал хандуулан үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа. Манай нэвтрүүлгийн шинэ дугааруудыг та бүхэн за 7 хоногийн мягмар болон пүрэв гаригуудад хүлээх авах боломжтой. За ингээд ирээдүйн ногоон байг ногоон ирээдүйн төлөө хамтдаа